Цам бяцхан үзэгчдээ саяын телевизийн өргөл цаг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үндэслийг эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Цэцэрлэг болон сургуулийн ундны усны тухай баталсан хууль журам стандартын хангамж нь 40 м-с гүний хутагтай эсвэл цэвэр усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон байх ёстой гэсэн мэдээллийг үндэслэн аймгийн мэргэжлийн хяналтын газар, боловсрол соёл урлагийн газар, эрүүл мэндийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч сарын хугацаанд хяналт шалгалт зохион байгууллаа. Шалгалтаар аймгийн хэмжээний 60 гаруй сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа худагны судалгаа гаргаж газар дээр нь шалгалт хийж нэг сургууль нэг цэцэрлэгийн гүний худагыг үйл ажиллагааг зогсоож хаалаа. Чухам ямар сургууль болон цэцэрлэгийн гүний худагыг хаасан нь одоогоор нийтэд ил болоогүй байна. Цэцэрлэг болон сургуулийн ундны усны тухай баталсан хууль журам стандартад хангамж нь 40 м-с гүний хутагтай эсвэл цэвэр усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон байх ёстой гэсэн мэдээллийг үндэслэн аймгийн мэргэжлийн хяналтын газар, боловсрол соёл урлагийн газар, эрүүл мэндийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч сарын хугацаанд хяналт шалгалт зохион байгуулжээ. Шалгалтаар аймгийн хэмжээний 60 гаруй сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа худагны судалгаа гаргаж газар дээр нь шалгалт хийхэд нэг сургууль нэг цэцэрлэгийн гүний худгийн үйл ажиллагаа нь зогсоож хаасан байна. Чухам ямар сургууль болон цэцэрлэгийн гүний худгийг хаасан нь одоогоор нийтэд ил болгосонгүй. Учир нь стандартын шаардлага хангахгүй 1-10 м-ийн гүнтэй хөрсний ус ашиглаж байгаа худгуудыг ийхүү хаагаад байгаа юм байна. Үйл ажиллагааг нь зогсоод сургуулийн захирлуудад ойрын хугацаанд гүний худагтай болох эсвэл нэгдсэн цэвэр усны сүлжээнд холбогдох гэсэн албан шаардлагыг хөрвүүлээд байна. Мэргэжлийн хяналтын газраас, боловсрол соёл урлагийн газар, эрүүл мэндийн газраас хамтарсан ажлын хэсэг гаргаад бид нар өнгөрсөн 2 сарын 1-ээс 3 сарын 1-ний хүртэл сарын хугацаанд бид нар шалгалт зохион байгуулсан. Энэ шалгалтын дүнгээр бол эхлээд бид нар бол бүх аймгийн хэмжээний 60 сургууль цэцэрлэг байж байна. Эдний бүгдийг үйл ажиллагаанд ашиглаж байгаа тэр худагных нь судалгааг гаргаж газар дээр нь худагуудын бүгдийг шалгаж үзээд тэр хэр хэмжээний худагуд байна. Хэр метрийн гүнтэй ухагдсан гүний худаг юм уу? Энгийн хөрсний ус ашиглаж байгаа тэр гар худаг юм уу гэдгийг бүгдийг шалгаж үзсэн үндсэн дээр аймгийн төвд нэг сургууль нэг цэцэрлэгийн худгийг бид нар үйл ажиллагаанд зогсоож байгаа. За энэ ямар учиртай гэхээр ер нь бас ингээд стандартын шаардлага хангахгүй 1-10 м-ийн гүнтэй хөрсний ус ашиглаж байгаа ийм худаг байж байгаа. Энэ үйл ажиллагаанд бид зогсоож тэгээ холбогдох сургуулийн захирлууд нь албан шаардлага хүргэж байна. Хоёрын хугацаанд дээр гүний худагт тавуулах эсвэл нэгдсэн тэр цэвэр усны шугам сүлжээнд холбох гэсэн тийм шаардлага хүргэж байна. За ингээд ер нь аймгийн төв хэмжээнд ер нь 23 сургуулийн гар худагтын бүгд үйл ажиллагаанд зогсоосон. За бус цайны өдгөөс энэ 2 сургууль цэцэрлэгээс бусд нь бол 21 нь бусад хөдөө сумдуудын сургууль цэцэрлэгүүд байж байгаа. За хөдөө сумдуудын сургууль цэцэрлэгүүдээр шууд ерөөсө гараар ухсан. За нэгээс 10 м хүртэл зарим нь 3-аас 5 м-ийн гэсэн тийм гүний худагтай. За энэ гар худагуудыг яагаад бид нар үйл ажиллагаанд зогсооч юм гэхээр гар худагууд бол ер нь хөрсний ус. Хөрсний усын шинжилгээ хийхэд бол бүгдээрээ ер нь ямар нэгэн хэмжээний янгийн бохирдолтой гарч байна. За нянгийн бохирдолтой байгаа энэ ундны усаар бол хүнсэндээ хэрэглэх юм бол өнөөдөр хордлого гарахгүй тийм өнөөдөр хин нэгэн хүний хүүхэд өвдөхгүй ч гэсэн цааш дээр нэг хүүхдүүдийн эрүүл мэндэд эсрэг нөлөөлнө, хортой нөлөөлнө, эрүүл мэндэд цаашдаа хортой гэдэг үднээс бид нар гинэ шийдвэр гаргаж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар нь бол угаасаа Монголд батлагдсан хууль тогтоомж стандартн дээр бол сургууль цэцэрлэг энэ ундны усныг бол ер нь усны их өсвөр гүний худагтай байх хэрэгтэй эсвэл сайн нэг цэвэр усны шугамж нь холбогдсон байх хэрэгтэй гэсэн хуулийн шаардлагыг бид манайхан биелүүлж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан тушаалын дагуу 2-р сарын 1-ээс 4-р сарын 30-ны өдөр хүртэл улсын хэмжээнд нийгмийн даатгалын хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмж болон жирэмсний амралт авч байгаа эхийн тэтгэмж нийт иргэдэд 2017-оос 2018 онуудад зөв олгосон эсэх асуудлын талаар хяналт шалгалт хийхээр шийдвэр гарсан байна. Тус шийдвэрийн дагуу 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн бэлтгэл ажиллах хангаж өнөөдрөөс буюу 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд сумын эрүүл мэндийн болон улсын эмнэлэг, хувийн секторын эмнэлгүүдээс иргэдэд олгосон хөдөлмөрийн чадвар алдсан болон жирэмсний тэтгэмж олгосон байдлыг шалгаж байгаа юм байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан тушаалын дагуу 2 дугаар сарын 1-ээс 4 дугаар сарын 30-ны хүртэл улсын хэмжээнд нийгмийн даатгалын хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмж болон жирэмсний амралт авч байгаа нийт иргэдэд 2017-2018 онуудад олгосон тэтгэмжийг зөв олгох асуудалд хяналт шалгалт хийгээд шийдвэр гарчээ. Тус шийдвэрийн дагуу 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бэлтгэл ажиллагаа хангагдаж өнөөдрөөс буюу 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд сумын эрүүл мэндийн төв болон улсын эмнэлэг, хувийн секторын эмнэлгүүдээс иргэдэд олгосон хөдөлмөрийн чадвар алдсан болон жирэмсний тэтгэмж олгосон байдлыг шалгаж байна. Тус шалгалтын гол зорилго нь тухайн эмнэлгийн байгууллагууд иргэдэд хуулийн хүрээнд үнэн зөв үйлчилж байна уу гэдгийг тодорхойлоход оршиж байна. 2017-оос 2019 оны хооронд 3500 гаруй иргэн нийгмийн даатгалын хуулийн дагуу тэтгэмжийн сангаас хөдөлмөрийн чадвар алдсны болон жирэмсний үеийн тэтгэмжийг авсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн төвөөс түүрлсэн үндсээр 923 иргэний хөдөлмөрийн чадвар тураалсан болон жирэмс намын тэтгэмж олгосон байдгийг шалгахаар ингэж хүний нээж аваад ирсэн байгаа. Энэний дагуу эрүүл мэндийн төв сумуудын мөн аймгийн төв нийт эмнэлгийн байгууллагаас тэр иргэд бичиж өгсөн акт листийг хуулийн үндснээр бичигдсэн үү, тухайн хугацаанд бичигдсэн асуудал дээр шалгалт тавина. Мөн тэр иргэд олгосон бодож олсон тэтгэмж нь яг хуулийн хүрээнд сайлын сангаас зөв болгосныг асуудал дээр бас хяналттай. За 3 дугаар бол энэ хугацаанд ард иргэдээс тэтгэмжийн даатгалын сангаас буруу тэтгэмжээ бодуулсан эсвэл авч чадаагүй иргэдийн бас өргөдөл гомдыг давхар хүлээж авч яах ажлыг давах хяналтгийн. За одоо энэ гол асуудал тухайн эмнэлгийн байгууллагууд иргэдэд хуулийн хүрээнд тэр жирэмс намын тэтгэмж бичгтээ жишээ нь бие давхаргуулсан эмэгтэйчүүд 31, 32, 7 хоногт тэр актыг бичих авах ёстой. Энэ хугацаанд тэр карт нь зөв бичигдсэн үү? За тухайн иргэн өвчлөж эмнэлэгт хэвддэг тухайн эмнэлэгт тэр хүн яг үнэн зөв хэвдсэн үү, эмчлүүлсэн үү? За тэгээд эмнэлгээс гарсны дараа хуулийн хүрээнд 5 хоногт багтааж тэр акт листийг бичиж гоох ёстой. Энэ хугацаанд тэр акт листийг бичүүлсэн гэдэг ийм олон төрлийн асуудал дээр хяналтж авна. За энэ хяналтын хугацаанд гарсан аливаа зөрчил хийж байгаа ажлын талаар бас радио телевизээр олон нийт сурвалж ажлыг өргөл зохион байгуулнаа. Өнөөдөр аймгийн 5 дугаар цэцэрлэгээс удирлаг зохион байгууллаа. Тус удирдлагын гол зорилго нь эцэг эхчүүдэд ойр ажиллаж хүүхдүүд эцэг эхчүүдийн хооронд хөгжөөнд сэнгент тэмцээн зохион байгуулж байр эзлэлж урамшуулж мөн хүүхдүүдийн цэцэрлэгтээ өдрийн турш хийдэг ажлыг ямар хоол хүнсээр хооллодгийг эцэг эхчүүдэд танилцууллаа. Эцэг эхчүүд маань идэвхтэй оролцож хүүхдүүдийнхээ хүмүүжүүлэгдэж байгаа орчинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Өнөөдөр аймгийн 5 дугаар цэцэрлэгээс удирлаг зохион байгууллаа. Тус удирдлагын гол зорилго нь эцэг эхчүүдтэй ойр ажиллаж хүүхдүүд эцэг эхчүүдийн хооронд хөгжөөнд сэнгент тэмцээн зохион байгуулж, байр эзлүүлж, урамшуулж, мөн хүүхдүүдийн цэцэрлэгт өдрийн турш хийдэг ажил ямар хоол хүнсээр хооллолтгийг нь тус танилцууллаа. Эцэг эхчүүд идэвхтэй оролцож хүүхдүүдийнхээ хүмүүжүүлэгдэж байгаа орчинд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Тус цэцэрлэг нь 1981 онд анх 100 хүүхдийн багтаамжтай байгуулагдаж байсан байна. Одоогийн байдлаар 216 хүүхдийн 30 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгаас зохион байгуулсан ямарваа нэгэн үйл ажиллагаанд багш нар нь идэвхтэй оролцож, ихэвчлэн эхний байруудад шалгардаг мөн тухайн үеэр онцлон дурдж байсан юм а. Миний бүгэн sizler жаңағы Аналар мерекесіне орай ашық есік жаңағы күндігін жариялап отыр екенсіздер. Бұған қуаныштымыз. Ал енді жаңағы бұл балабақшаға қысқаша тоқтала кететін болсақ, осы балабақшаны жаңағы Әсемгүл меңгеруші 2013-тен бастап жаңағы 2019 аш жылдың көлемінде басқарып келе жатыр екен. Осыған осы 2015 жылы жөндеу болған үлкен жаңағы ремонт істелген. Содан бері бұл балабақшаның жаңағы жұмыс шаруасы тіпті жақсарып жаңағы өте озат деген жаңағы өзінің бағасын алып отыр. Ал енді жаңағы біздің болашағымыздың біздің жаңағы келешегіміздің айнасы болған біздің келешегіміз болған осы бөбек бүлдіршіндерімізді бақпауға, тәрбие беруге, жаңағы азамат болып жетілуге бірден бір үлесін қосып отырған осы біздің
балабақшаның мұғалімдері, тәрбиешілері, ұстаздары, осы кісілердің еңбегі орасан зор. Ал енді балабақшадағы осындай көптеген жетістіктерге жететін ұстаз мұғалімдеріміздің бір жағынан атап өтсек, жаңағы Құралай, Жазигүл, Ақылды, Нұржан, Айжан, Нұргүл тағы басқа көптеген мықты ұстаздарымыз осы балабақшамыздың жұмысын ілгері жүруіне көптеп себін тигізуде. Ал бүгінгі күндіктің жүргізіліп отырған себебіміз біз балабақша, мектепке дейінгі балабақша дегеніміз қандай іс-әрекет атқарады, бұндағы 2-ден 5 жасқа дейінгі тәрбиеленіп жатқан балаларға біз қандай білім береміз, бұл ортада қандай жұмыстар жүріледі дегенді білдіріп, мұғалімнің еңбегін таныту үшін жүріліп жатқан ниеттегі іс-шара болып табылады. Жаңағы мына астыңғы бірінші қабатында жаңағы көмекші мұғалімдерімізбен басқа осындағы 30 жұмысшы, бірақ 30 кісі бірақ бірігіп істеген жаңа балалардың сабағына керектенуге жарайтын ертегі тақырыптағы түрлі стол театры деген сияқты түрлі нелер астында сабақ жабдықтары тұр, оны қазір көресіздер. Біз өзіміз мынау кекіс, өзіміз қолымыздан пісірген кекісіміз мынау. Дәл осы кезде біз балаларға кекіс бермейміз. Неге десеңіз, 1650 төгіріктен асып кетеді біз кекіс берген жағдайда. Тамақ ақша қосылып беретін жағдай болатын болса, біз кекіс пісіріп бергенге болады екен. Өз қолымыздан жасаған тағамдарынан бәрі. Мына тамақтың бәрі сіздердің қолдарыңыз. Менің қолымнан жасалған тамақтар. Күнделікті балалардың жейтін тамағы осы ма? Осы дегенде де мына айтып отырмын ғой, кекістер желінбейді. Қалын өтіскілің дегенде басқадары желінеді. Кісі өтірік айтуға болмайды. Мынандай тамақтарды күнделікті береміз. Мына күнбағи ұстаздарының ашық есік күніне дайындаған шағын қойылымын көріп тамашалауларыңызды сұраймыз. Біріккен хор төрін долдол.
Монгол улс жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай байлаа. Тэгвэл тэртээ 1921 оны энэ өдөр Жанжин Цүхбаатар тэргүүтээ хувьсгалчид Монгол Ардын намыг байгуулж байсан түүхтэй юм а. Харин хожим нь энэ өдрийг Монгол Ардын хувьсгал нам улсын хурал олонх судал эзэлж байх үедээ эх орончдын өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан байдаг байна. Тус өдрийг энэ жил 98 дахь удаага тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна. Аймгийн иргэдийн төлөөлчдийн гурлын дарга тус өдрийг тохиолдуулан ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлсэнийг тав хүндээ хүргэж байна. Мөн энэ өдөртэй холбоотойгоор аймгийн спорт зааланд хүчит 32 бүх барилдсанаас үзүүр түрүүнд аймгийн зан Аманбек үлдэж аймгийн харцах биевэд төрүүлсэн байна. За эрхэм мөндөд баялгүйчүүд болон үлгэрсэн ард иргэдтэй хөдөлмөрчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр маань 3 сарын 1 нь Монгол улс даяар эх орончдын баярын өдөр. Үүнээс гадна Монгол Ардын намын анх байгуулагдсан өдөр. Тэгэхээр танаа энд зурагтаар дамжуулж Монгол Ардын намын Баялгийн аймагт байдаг 20,000 гаруй гишүүд дэмжигчтэй бас баярын мэндийг хүргье гэж мэндчлээ. Тэгээд эх орончдын баярын өдөр маань одоо байгуулагдсан цагаас хойш одоо энэ жил 98 дахь жил Монгол улсынхаа цусаар тогтнол хөгжил дэвшлийн төлөө ирээдүйд болсон залуучуудын төлөө Монгол улсын дархан гэлийн төлөө Монгол улсынхаа одоо бүх бүтээн байгуулалтын төлөө энэ 98 жилийн төлөө сулжилд бол нэлээд ажлуудыг хийсэн та бүгд мэдж байгаа. Тэгээд өнөөдөр бол зөвхөн Монгол Ардын намын гишүүдийн дэмжигчдийн баярын өдөр биш, энэ Монгол улсын одоо 3 сая гаруй ард иргэдийн баярын өдөр гэж би үздэг. Эх орончдын өдөр. Энэ эх орончд маань одоо энэ Монгол улсын цусаар тогтнолыг энэ сайхан удам нутгийг хамгаалж үлдсэн. Энэ сайхан эх орныг бид нар бол манай үеийн ахмадууд өмнөх одоо төр засгийн төлөөллүүд энэ бий болгож ард иргэдийн хамт ингээд 98 жилиг ардаа орхиж байгаа. Тэгээд нийт одоо баялгүйчүүдтэй нийт Монгол улсын өнсөн булан бүрт байгаа ард иргэдтэй өнөөдрийн эх орончдын баярын мэндийг дахин дэвшүүлье. Тэгээд бас нэмж хэлэхэд өчигдөр манай аймгийн эрдэнэ төслийн хурлын тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдаан болсон. Энэ 5 дугаар хуралдаанд 7-8 төрлийн асуудал хэлэлцлээ. Энэ талаар бас танай зургатаар дамжуулж ард иргэдээ бас мэдээлэл тэргүүлэгчдийн хурлаар гарсан зарим шийдвэрүүдийн тухай бас мэдээлэл өгье гэж бодож байна. Өчигдрийн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Алтай сумын байгуулагдсан 60 жилийнхаа оёг тэмдэглэхээр бид нар шийдвэр гаргалаа. Энэ жил манай аймагт маань Сагсай, Бугут, Алтай сумын 60 жилийн үед энэ 100 тэмдэглэгдэнэ. Сагсай сумын 60 жилийн бол 7 сарын 17-наас 19 хооронд. Алтай сумын 60 жил бол 7 сарын 24, 25, 26-нд. Бугут сумын 60 жил бол 7 сарын 26-наас 28-ны хооронд ингээд аймагт маань хийгднэ. Үнээс гадна бас сүүлийн 10 жил болж байна. Манай Баянгийн аймагт бол баруун бүсийн данжигт наадмын зохион байгуулснаас хойш энэ 10 жилийн дараагаар битараас эрдэнэ төслийн хурлын тэргүүлэгчдээс шийдвэр гаргаж одоо засаг даргатаа зөвшөлсөд шадар сая руу бас тогтоолоо өнөд уламжилж байна. Энэ 7 сарын ирэх одоо 7 сард маань Баянгийн аймагт баруун бүсийн данжигт наадмын зохион байгуулалт битараас тогтоол гаргалаа. Үнээс гадна та бүгд мэднэ 2010 онд эрдэнэ төслийн хурлын тэргүүлэгчд санал санаачилгаа гаргаж улсын манай ерөнхийлөгчдүүтээр уламжлаад Алтай Таван богд уула төрийн техник давуултлаас нь санал дэвшүүлсэн. Энэ саналыг одоо өмнөх ерөнхийлөгч хүлээж авч 14 онд 7 сарын 3-ны өдөр Монгол улс даяар одоо Алтай Таван богдыг одоо дахих ёслол болсон та хэд мэдж байгаа. Одоо Таван богд уула бид нар 5 жилд нэг удаа дахиж явах ёстой. Тэгээд энэ жил одоо бас дахих жил нь болж байгаа. 14-өөс хойш одоо 5 жил болсон. 19 онд бид нар бас ерөнхий намын газраас одоо бид нарт хүсэлт ирж одоо энэ жил одоо дахих жил нь болж байгаа. Тайх жил нь болж байгаа болохоор та нар эрдэнэ төслийн хурлын тэргүүлэгчдээс одоо шийдвэр хугацаагийн дагуулж явуулна гэсэн хүсэлтийн дагуу бид нар очиж бас хэлэлцэх асуудлын дараалалд оролж ирэх одоо 8 сарын 3-ны өдөр одоо Балжин намч нэмтэ тийм бэлгцээ өдөр Алтай Таван богдыг дахихаар одоо бид нар улсын маань ерөнхийлөгчд одоо тогтоолынхаа уламжилж байна. Дараагийн асуудал бол тав эдний одоо бахархал болсон өмнөх одоо Баянгийн аймгийн нийт ардуу түмний бас бахархал болсон гавьяат багш Баясгалан гуагийн одоо ажил үйлс нэр Баясгалан гуагийн одоо алдаршуулах асуудлаар аймагт маань бас
төгсөх сургуулиудын одоо ахлах ангиудын дунд монгол хэл уран зохиолын уран зохиолоор одоо бага олимпиад зохион байгуулахаар бид нар шийдвэр гаргасан. Энэ яагаад ийм шийдвэр гаргасан гэхээр сүүлийн жилүүд бол манай хүүхдүүд маань төгсөх ангийн хүүхдүүд маань яг монгол хэл уран зохиолын гишэл дээр оноо бас нэлээд доогуур авж байгаа. Гэхдээ өнгөрсөн жил бид нар бас орох 3 пунктээр өргөжлүүлсэн. Саас цааш бид нар шөө энэ дээр анхаарах ёстой. Үүнээс гадна сая бас засгийн газраас боловсрын яамны сайдаас тогтоол шийдвэрүүд гарч монгол хэл уран зохиол маань ерөөсөө 400 оноо авсан хүүхдүүд маань одоо их дэд сургуульд илсэх ийм шийдвэр гарсан таагүй бодулж манай хүүхд маань монгол хэл уран зохиолтой монгол хэл бичгтээ нэлээд шамдан суралцах ёстой гэж бодолцож энэ 3 сарын 30-31-нд аймаг дээр монгол хэл уран зохиолын барилгааны нэрмжид олимпиад явуулахаар одоо бас эзний төсвийн урлын тэрвэжтээс тогтоол гаргаж санхүү мөнгөний асуудлыг бас шийдвэрлээ. За дараагийн асуудал бол манайх Наврусын байртай холбоотой жил 4 удаа иргэншлээс зарлага гардаг та гэдээ бүгд мэдж байгаа. Тэгээ Наврусын байртай холбоотой манай эрдэнэ төсвийн тэрвэжт маань хоролдож төрийн одон медалаараа бас 200 ард иргэдийг аймгийнхаа хөдөлмөрчдийг тэтгэврийн насны ахмадуудаа хөдөлмөрж байгаа төрийн холбоогчд бизнесийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудаа залуучуудаа бас төрийн одон медалтаас тодорхойлсон шийдвэрийг гаргалаа. Үүнээс гадна бас тулгамдсан асуудал Баянгүргийн аймагт байдаг ганц их дэд сургууль одоо ховд их сургуулийн салбар сургууль Баянгүргийн аймгийн одоо сургуулийг өдөрлөгөөтийн дууж авчирч одоо тэднээс өнөөдрийн ховд их сургуулийн салбар сургууль Баянгүргийн аймгийн лагаа сургуулийн өнөөдрийн байдалтай танилцлаа. Өмч хөрөнгөний асуудал нь ямар ч гоё чатанд байдаг. Одоо үр төлбөр нь ямар чатанд байдаг. Цаашд бол энэ сургуулийн элсэлтийн асуудлыг нэмэгдүүлэх, эндээ боловсрж байгаа хүүхдүүдийн боловсролын чанарыг сайжруулалтаас нь нэлээд том бодлогын баримт биш бид нар бий болохоор одоо ажиллаж байна. Нэмж одоо энэ сургуульд маань аймагт маань тулгамдсан, аймагт маань шаардлагатай төгсөөд одоо аймагт маань ажил олж хийхээр тийм боломжтой ангиудыг нэмж одоо байгуулах тухай бас ховд их сургуулийн салбар сургуулийн захирал менежер удирдах ажилтнуудтай бид нар бас зөвшөөрлөө. Энэ талаар нэлээд бид нар бодлоготой ажил хийх ёстой. Яагаад гэвэл сүүлийн жилүүд маань байгууллагад дараа жил одоо ховд Баянгүргийн их сургууль маань 20 жилийн ой болох. Би 30 жилийн ой болох юм байна дараа жил 20 онд. Тэгэхээр 30 жилийн ой нь болж байгаа сургууль маань жил ирэх тусам элсэлт авж байгаа хүүхдүүдийн тоон багасаад өмнө нь одоо жилд 700-аад оюутан суралцдаг байсан бол өнөөдрийн одоо яг өнөөдрийн байдлаар 260-аад оюутан л одоо ингээ элсэн суралцж байгаа асуудал байна. Эндээ бид нар тал талаас одоо аймаг маань бодлого гаргаж дэмжиж ажиллахаар бодлогыг боловсруулах гэж байна. Энэ манай тэргүүлчдээс гарсан шийдвэр бол ер нь бол ховд их сургуулиас энэ Баянгүргийн сургууль салбарыг одоо салгаж Баянгүргийн өөрөөс нэрмжтэй Баянгүргийн нэрээр одоо сургуулийг улсын их сургуулиудтай хамтарч байгуулах шаардлагатай гэдгийг хэлж байна. Яагаад гэвэл ховд их сургуульд ажилласнаар энэ сүүлийн үед санхүүгийн асуудал нь, томилгооны асуудал нь, одоо элсэлтийн асуудлууд нь маш ихээр ингээ бодлогын чанарт унсан гэдгийг өдөрт ажилтнууд ч гэсэн хэлдэг, манай ард иргэд ч гэсэн хэлдэг. Энэ тоолууд бид нар бас энэ ховд их сургуулийн өдөртүүдийг дууж сонсголоо. Дараагийн хэлс асуудал бол манайх одоо дараагийн асуудал бол Амьдлалтай тэмцэх үндэсний хөтөлбөр одоо батлагдсан Монгол улс дээр энэний өнгөрсөн жилийнхэн одоо хийс ажлынхаа тайлангийг авлаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрт 23 залт бүхий зүйл залт орсон. Энтэй танилцаж зарим нэг хэлсэх шийдвэрлэх, зарим нэг чиглэл өгөх ёстой асуудлуудыг сонслоо. Тэгээд зарим байгууллагуудаа бид нар бас энэ талаар анхаарал хандуулж ажиллах болно гэдгийг хэлье. Дараагийн асуудал бол бид нараас шилэн дансны асуудал. Монгол улс бол шилэн дансны хуультай болсон. Энэтэй холбоотой зарим сумуудын маань өдөрлөг шилэн дансны асуудлыг одоо хүртэл одоо хөдөлж чаддаг асуудал байдаг. Энэ бол интернет орчинтой холбоотой сүлжээ шилэн хавилгүй байсан зарим сумуудын асуудал байсан. Өнөөдрийн байдлаар Баянгүргийн аймагт маань бүх суурь одоо хот тосгон сумын төвд бол интернет орчинд холбогдсон болохоор цааш бол бид нар шилэн дансанд анхаарч байгууллагын одоо дарга нар төсөвгүй ерөнхий захирагчд
ерөнхий нягтлангууд бол энд анхаарах ёстой гэдгийг манай гаргалын дэргэдэг төсвийн хороо маань хэлсэж өнөө өчигдрийн тэргүүлжтэй уралдаанд хэлсүүллээ. Тэгээд энэ дэрэгт бас анхаарал тавьж байна гэдгийг ард иргэдэд бас хэлье. За ингээд одоо жил гарснаас хойш Эрдэнэ төсвийн хурлын тэргүүлжтэй уралдаанд 5 дахь удаа боллоо. За хуралдаана Эрдэнэ төсвийн хурлыг нэг удаа хийсэн. Нэг удахгүй одоо 5 сард байна 4 сард бид нар бас 10 дугаар хуралдаанаас зарлж хуралдуулна. Энэ бол нэг ард иргэдтэй холбоотой татварын бүрдүүлэлт зарим ард иргэдээс санал авж байгаа асуулгууд байгаа. Энэ төлөвлөлт бид нараас шийдвэр гаргана гэдэг энэ радио телевизээр аймгийн нийт ард түмэнд хүргье. Тэгээд бас өнгөрсөн намар жилд 2 удаа хоггүй үлгээгээд бид нар санаачлагтай ажил гаргасан. Үнийг бас энэ дурдж хэлэх нь зөв баг. 10 сард 1-7 хоногийнхан 5 дахь өдөр 3 сард Наврузын баярын өмнөх өдөр бид нараас бүх айл үлгэрчүүд ард иргэд маань хүүхд залуучуудгүй ахмад буурлуудгүй төрийн албаа хаагч бизнесмен салбарын ажлуудад бүх ард иргэд маань хамтдаа үлгээ сумаа нэг өдөр одоо энэ 2 цагийн цэвэрлэгээ хийж хоггүй үлгээ байх ёстой гэдгийг бид нар уриалж байгаа. Тэгээд ирэх 3 сарын 15-ны өдөр байх нь 5 дахь өдөр те 3 сарын 15 өдөр бүгдээрээ үлгийн хотоо нэг өвлийнхээ хог асуудлаа нэг сэвэрлээд нэг Наврузын баяраа нэг сэвэрч зэмсгэрүүлгээ болгож огтъя гэдгийг хэлье. Нэмж хэлэхэд бол өнгөрсөн жил Наврузын баяраар Монгол Улсын ерөнхий сайд Ухааны хөрөнцөг ард иргэдтэй улс үед бол энэ Наврузын баярыг нийтийн дагаж мөрдөг одоо хуулийн өөрчлөлтөд оруулж нийтээр тэмдэглэх тийм баярын өдөр болгож зарлалт хийж хуулийн баталж өгнө гэж санаа ард иргэдийн өмнө бас амлалт авсан. Энэтэй холбоотой бид нар бас өчтөр тэргүүлжтэй хуралдаан дээр бас хэлэлцээд тэгээд ерөнхий сайдаа улсын хурлын даргадаа бас бид нар энэ одоо ард иргэдийн өмнө амласан одоо 3 сарын 22-ыг одоо Баян-Улгийн аймгийн нийт ард түмэн Монгол улсад байдаг газар ард түмэн энэ Наврузын баярыг нэмдэглэдэг ард иргэдийг нэг өдөр баян монголчуудыг одоо дэлхийд даяар одоо их олон улсууд энэ Наврузын баярыг тэмдэглэдэг. Энэ толгойтоор нэг өдөр одоо Монгол улсад амралтын өдөр болгож залгаад зарлаад хуулийн баталж өгөх гэсэн хүсэлтийг бид нар бас тийшээ боломжлолаа гэдгийг та бүхэндээ дуулгая. Энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байгаа дараагийн хөтөлбөртөө иргэн уулзлаа баяртай үзэгчтэй.